баш энэ өрөмцчлэгтэй үг. Тэгвэл энэ худаг гэл ороод ирэх юм л энэний худагн зөв гэж цээжилж байна. Тар тэнгэр дээр гэд ороод ирэх юм бол тэнгэрэн зөвөө гэд энийг бол ингэж цээжлэнэ. Заавал энийг уншиж чадахгүй байсан ч гэсэн энэ өрөмцчлэгтэй үг бол ингээд цээжилчихэд амархан байгааз. Дүрс ялган бичих үг жоохон хэцүү байна. Заавал уншихгүй л болохгүй. Нөгөө аав гэдэг үгийг юу гэж үчдэг лээ? Аав гэдэг үгийг юу гэж үчдэг лээ гэдгийг заавал цээжлэхгүй л болох очиж байгаа. Дүрс ялган бичдэг үгс. За дүрс ялган бичдэг үгсээс дахиад өнөөдөр явчих. Тэгээ унших чадвараа орчиж идэхөө. Шүү. За бүгш нөгөө хаачих юу анхаарал сарнаад гэцүү идэх. За дүрс ялган бичдэг үгс. Аав, ав хийв гэж. За аав гэдэг бол абуу гэд уугаар төгснө гэдгийг бодох хэрэгтэй. Уугаар төгснө. Абуу. Ав гэдэг бол авж өхийн ав бэгээр төгснө. Ав гэдгийн ав аагаар төгснө гэж зээжлэнэ. Нэг. Тэгээд абба гэдэг нь зөв гэсэн үг. Абба. Тэгэхээр энэ дээр би хувилбар зөв байх нь шүү дээ. Би хувилбар зөв. За нүдний харц ард гэсэн хоёр үг байгаа. Нүдний харц ард. За харц ард гэдгийг юу гэхээр хараацуу гэж үзнэ. Хараацуу. Харц ард гэвэл хараацаа гэж үзнэ. Агаар төгснө. Нэг нь уутай, нэг нь аатай. Гэхдээ эрийнхээ ард хоёулаа аатай гэдгийг байна. Үгийн дунд орсон аатай байх нь шүү дээ. Эхний энэ хаараа гэдэг хүртэл яг ижилхэн. Гэхдээ харц ард дамдын сүрэн. Харц гэх юм бол уутай юм байна. Нүдний харц гэдгийн харц бол аатай юм байна гэдгийг цээжлээ. За амарч байхад гэж би түүнийг амарч байхад нь амар мэндийг нь асуув. За энэ болохоор амрах гэдэг үйл үг. Амрах. Амуур гэдэг нь болохоор минд амуур гэсэн үг. Амар гэдгийн амуур гэдэг нь. Тэгэхээр ди хувилбар зөв байгаа юм. Амрах гэдэг үг маань аагаар төгсдөг. Амаараа гэд аагаар төгснө. За тэгэнгүүт л амаараа гэд минд амуур гэдэг нь бол амуур гэж төгсөх юм байна. Муур. За гэрийн бараа таваар гэж. Гэрийн бараа таваар. За гэрийн бараа гэдгийг алсын бараа, гэрийн бараа гэдгийг бар гэж ингэж тэмдэглэдэг. Хувилбар зөв. Эд бараа гэвэл бараагатай. Бараага гэсэн. За га гэсэн тийм бараага гэдэг. За дараагийнх нь тоо бодмал гэж. За энэ би хувилбарыг дугуйлна. Тоо бодлого гэдгийн бод бол бодуу. Бод мал гэдэг нь бол бодаа. За бод гэдэг. Бод мал гэх юм л ингэх нэ. За дараагийнх нь буурал өвөө минь буурал морио өнөв. Тэгэхээр буурал гэдгийг буугуурал гэж ингэж үчих нэ. Буурал. Буурал. Бугуурал.
За хоёулангийн ижилхэн бичнэ гэдгийг бодох хэрэгтэй. Бус нь дандаа өөр байгаа. Өөр байгаа. За бил бенчин гэдэг. С хувилбар буюу уулын бил гэдэг нь илээр төгснө. Илээр төгснө. Илээр төгснө. Илээр төгснө. Нөгөөх бэлтэй хүн гэдэг маань бил бенчин гэсэн үг тийм үү? Бил бенчин. Тэрнийх болохоор эгээр төгсөж байгаа. Эгээр төгснө. Билээ гэдэг. Бэлээ. Бэлээ. За 8 аргал төв, аргал харав. Нэг нь болохоор аргал хорголын аргал, нэг нь аргал угалцны аргал. За аргал хоргол гэдгийг илээр төгсөж чинь. Зөөлний тэмдгээр төгсснийг нь игээр төгсгөж хүчнэ гэд тогтоочход хамгийн амархан. Илээр төгсөн юм байна. Зөөлний тэмдгээр төгсөн игээр төгсөн гэж хэлж хэрэгтэй нэг. Тэгэд аргал хоргол гэвэл илээр төгсгийн, аргал угалц гэвэл игээр төгснө. За 9 нь шатрын өрг, туг өрг гэж. Туг өрг. Туг өрг хэмээх холбоо үгэнд онцлог үгийг зөв бичээрэй гэж. За өрг гэдэг эсийн хувилбарыг сонгоно. За өрг гэдэг нэр үг байна. Шатрын өрг гэж шатар тоглохдоо хэрэгэлдэг энэ өргийг хэлээд байна тийм үү? За энэ болохоор өргөх гэдэг үйл үг байна. Өргөх гэдэг үйл үг байна. Үйл үгийг кирилл бичгээр бичгтээ арталт нь зураас тавьчихдаг. За туг өрг гэхээр эгээр бичиж байгаа. Эргүү гэдэг. Өрг. Эргүү. За өрг гэж бичиж байна. За 10-т нь хээр морио хээр талд хонов. За хээр морь гэдгийг хээгэр гэдэг ди хувилбарыг сонгоод ирээр төгсөж үчдэг. Хээр. Харин хээр тал гэвэл орхицоор хүчнэ. Орхицоор хүчнэ. Хээгэрээ. Хээр. Хээр. Хээгэрээ. Эт гэсэн үг. За морь унах. Навч унах хоёр юугаараа ялгаатай юм бэ? Юугаараа ялгаатай юм бэ? Юугаараа ялгаатай. Нэг нь морь унах гэдэг нь нуу. Морь нуу. Нөгөөх нь болохоор ууна. Ууна. За. Тэгэхээр зэрэг яаж ийн вэхээр нөгөөт чи уутай юм байна, энэ аатай юм байна гэдгийг бодох хэрэгтэй. Уутай юм байна, аатай юм байна. За. Дараагийнх нь эм уух, эм мал. За эм тангийн эм малын эм эр эмийн эм гэхээр яаж ч вэхээр эм танг бол эмээр төгсгөж үчнэ. Эм танг эмээр төгсгөж үчнэ. Эм танг ингэж үчнэ. Эр эмийн эмийг бол орхицтой бичнэ. Эр эмийн эмийг орхицтой бичнэ.
За энэ тэгэхээр бие хувилбарыг сонгох нь байна. За энэ юугаараа ялгаатай байна гэхээр хоёулаа эмээр төгсөж байгаа мэт боловч эр эм нь орхицтой юм байна. Энд тэгэхэд эр эмийнх нь эм урдаа орцсон. Ингээ энд ерөөсөө энэ яасан гэхээр сүүлдээ байгаа орхиц биш. Тэгэхээр энэ дээр ерөөсөө эм тангийн эмийн сан гэхэд эмээр төгснөө л гэж зэжилчих хэрэгтэй. Одоо хоёулангийн цээжилж чадахгүй маа гэхэд ядах та эхнийхийг нь эм уух гэдэг эмийг эмээр төгснө гэж цээжил. За сэрүүн салхи, сэрүүн хөвтөх. Нөгөөх нь болохоор сэрүүн байх гэдэг юм биш тий. Өнөөдөр ямар сэрүүн өдөр байваа. Энийг ийтэй бичнэ. Сэригүн гэдэг. Сэригү. Харин сэрүүн хөвтөх нойр хүрдгээ. Нойр сэрэгчлээ гэх юм бол ээтэй бичнэ. Нэг нь ийтэй, нэг нь ээтэй. Ээтэй. За ингэх нь байна. Нүд булаах, бөмбөр нүд. За ийм холбоо үгэнд онцлсон үг зөв бичээрэй гэж байгаа. За нүд булаах гэдэг хүний нүд гэдэг эрхтнийг ни гэж үчдэг гэдгийг сээжилнэ. Тэгвэл тэгэл энэ амархан гэсэн үгс юм тийм ээ. Нүд гэдгийг ни дүү гэж үчдэг. Нөгөөх нь дагаал энэ үгийн ихэнд нүд гэдэг орс юмрээс байх байгаа ш. Тэгэхээр нийтүү нүдүү гэдэг нь бөмбөр нүд. Яг энэнийхээ дараалалаар л явж байгаа. За талах зүс, царай зүс. За царай зүс гэдгийг жисүү гэж ээжилж хэрэгтэй. Жисүү. Жисүү. За тэгэхээр энэ зүсүү гэдэгтээ энд ч үгүй байна, энд ч гэл байна, ээт ч байна. Тэгэхээр ээ хувилбар нь зөв. Царай зүс гэдэг нь жисүү юм байна. Зүс царай гэдэг жисүү гэдэг юм байна. За ингэж дүрс ялган бичгүүгийг багшаа саяны хэлснээр аль өрөмцгийн цээжлэн. За энэ хэд бол амархан 5 үг бол ерөөс амархан маш гинт гэдэг үг байгаа. За унших чадварын сорилоо одоо дахиад хэдүүл эхнээс нь дуусгаад өнөөдөр хичээлийг дуусгачих тий. Ангир шар уургийг чинь амтлан шимэх үр болсон. Алдрай бяцхан ботгоо юунд андуу санан голсон юм бэ гэж. За энэ ботгоо гэдгийн араар зураарай. Зураад голсон юм бэ гэдгийн араар зурна. Тэгээд энэ юусоо ботгоо голсон ингэний тухай. Ботгоо голчиж шít тийм ээ. Инг. Тэгээд энэ си хувилбарыг сонгоно. Ботгоо голсон ингэний тухай. Эхнийхийг нь манайхан уншчаал ангир шар уург гэж ингээд шууд ангир шар уург гэж юусоо болохгүй байх нь байна. За халах Монгол манжид дагаар орсны дараа Манжийн хаанаас Монголын ноёдод олон янзын зэрэг дэв олгож олон зүйлийн чулуун жинс шагнажээ гэж. За энэ дээр багш нь 2 үгний араар зурцсан байгаа. Дагаар гэдэг үгний араар зурцсан. Дагаар. Жинс гэдгийн араар зурсан. Жинс. Тэгэхээр зэрэг дагаар гэдэг нь бол энэ дээрээс харчна одоо энэ дээр дураараа гэвчсэн ба шүү дээ. Манжид дураараа. Энд дагаар. За энэ байж болох юм. Энэ дагаар, энэ байж болох. Тэгвэл энэ нөгөө 4 юмнаас чинь 2 нь хасагдаад 2 үлдчихэж байгаа. За тэгэнгүүт л жинс гэдгийг харна. Хаашаа яваад жинс. Жинс шагнажээ гэд хамгийн сүүлийн 2 дахь үг шүү дээ. Тэгээ энийг харна. За энд дагаар гэсний ганс гэсэн байна. Энд жинс гэсэн байна. Тэгэхээр энэ си хувилбар юм. Унших чадварын 2 дахь нь си юм байна. Ойлгоч. Си юм байна. За дараагийнх нь их дээд сургуульд эсэгчдээс авах эсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын 4/1-ээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэг үнэлэхэд чиглэнэ. За энд анх гэдгийг дугуйлна. Анх. Доогуур нь зураарай. Араар нь зураарай. Анх. Монгол гэдгийн араар зураарай. Монгол хэлний Монгол гэдэг. За дараагийнх нь үндэсний гэдгийг араар зураарай. Үндэсний бичгийн мэдлэг. За энэ үгнүүдээ л харна гэсэн үг. Анх монгол хэл үндэсний бичиг. За тэгвэл одоо энэ дээр саарна. Анх гэдэг үг энд байхгүй байгаа.
Энийг хасчих. Анх гэж байна. За анх монгол хэлний гэдэг байна. Үндэсний бичгийн гэж тийм ээ. Үндэсний бичгийн. За энэ байна. За энд анх байна. Монгол гэдгийнх нь хэлний гэж шийдэлчих. За энд анх байна. Монгол хэлний байна. Үндэсний бичиг гэдэг нь монгол бичиг болчих. Монгол бичиг болчих. За тэгэнгүүт л энэ дээр аль нь зөв байна вэ? Аль нь зөв байна вэ гэдгийг харна. За саяны үгнүүдийн доогуур кириллийн доогуур ч гэсэндээ зурж шít. Анх гэдгийнх нь доогуур зурлаа. Монгол хэл гэдгийн доогуур зурлаа. Үндэсний бичгийн доогуур зурлаа. Тэгэхээр би хувилбар зөв байна гэсэн үг. Гэж ингэж болно. Бүгдийг нь уншаал ингээд эвлээд авс хэцүүлж шít нөгөө цагчаа амжихгүй. За Монгол улсын ерөнхийлөгч улсын их хурлын дарга ерөнхий сайдаас гадаад улсын адил түвшний гэж. За энэ адил гэдгийг араар зурна. Адил гэдгийг араар зураарай. Адил түвшний албан тушаалтанд илгээх албан бичгийн цагтлыг үндэсний бичгээр үйлдэж гадаад хэлээрх орчуулгыг авсаргана. За тэгвэл энэ дээр уншин адил гэдгийг болчихно. Адил. За тэгээд үндэсний бичгээр үйлдэж гэсэн энэ монгол бичгээр хэлсэн байна. За тэгсэн энд үндэсний бичиг гэсэн мөртөө энэ ижил төвшний гэсэн байна. Тэгэхээр биш байна. Адил төвшний гэсэн. За тэгэхээр энэ дээр адил төвшний энэ дээр байж гин үндэсний бичиг гэдэг. Тэгвэл син зүв байна. Син зүв байна тийм ээ. Ингээд багшийнхаа зураараа гэсэн үгнүүдээ араар зураад тестэн дээрээ яг энэ дээр фокуслаад энийг нь л уншчихад яг энэ хідээс ялгараад гараад ирэх нь шүү дээ. За өмчийн бүх хэлбэрийн суралцагч үндэсний бичгийг 6 дугаар ангиас 6 дугаар анги гэдгийг араар зурчих. 6 дугаар ангиас 6 дугаар анги чи хэдгээр ямар сургуульд байдгийг? Ерөнхий боловсролын сургуульд л байдаг тийм ээ. Тэс ихтэй сургууль байхгүй шүү дээ. 6 дугаар анги гэж байхгүй. 1-р курс, 2, 3, 4-р курс гэж явж байгаа шин. Тэрнээс биш 6 дугаар анги гэж ихтэй сургууль байхгүй гэдгийг санана. За тэнгууд энэ дээр дээд боловсролын сургууль, их сургууль, ихтэй боловсролын гэсэн. Энэ дээр хувилбар буюу ерөнхий боловсролын сургууль гэдгийг сонгоно. Ерөнхий боловсрол гэсэн ганцхан л сонголт байна. 6 дугаар анги гэдгийг унших нь байна. Ерөнхий боловсрол. Ерөнхийдөө л гэхдээ унших чадвараа л сайжруулахгүй л одоо асуулт нь ч монгол бичиг, хариулт нь ч монгол бичиг ирж штэ. За Монголын эзэнт гүрний нийслэл хар хорим хот нь Аз, Европын олон үндэстний хүмүүс хөлгсөн улс төр худалдан арилжаа, шинжлэх ухаан, соёл, уран барилгын хөгжлийн зангилаа төв болж байсан билээ. Хар хорим гэдэг ард ор зурна. Хар хорим. Монголын гэж хэлж шít Монголын эзэнт гүрэн. Хар хорим гэдэг үг байна. Энд хар хоримын тухай гэж. Сийг сонгоно. 6-гийн сийг сонгоно. Хар хорим хотын тухай гэж. За 7-д нь ард түмний ахуйн амьдрал, үйл ажиллагаанд хүндрэл учруулах бодит бус татврын тогтолцоог татврын дарамт гэж хэлцдэг. За багш нь хаагуурн зурсан 2 үг байна. Татврын дарамт. Татврын дарамт гэдэг. Татврын дарамт. За тэгэхээр энд татврын дарамтын тухай байна. Татврын дарамтын тухай байна тийм ээ. Татврын дарамтын тухай. Татврын дарамтын тухай. Татврын дарамтын тухай байна. Татврын дарамт гэдгийг араар нь зураад
тэмдэглэж байна татврын дарамт. За татврын орлого биш, татвар төлөгч биш. Татврын дарамтын тухай юм байна. За дараагийн тестийг харъя. Монголчуудын гэд хэлж байгаа. Монголчуудын ураг төрлийн ёсонд эцгийн төрлийн ахмад хүнийг авга химээдэг. Аавын эгчийг мөн аавын эмэгтэй дүүг авга эгч. Аавын ах эсвэл эрэгтэй дүүг авга ах гэнэ. За ураг садны нэрийн тухай. Ураг садны нэрийн тухай. Ураг садны нэрийн тухай. Ураг садны нэрийн тухай. За дараа нь хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж төлбөр авах эрх бүхий этгээдийг даатгуулагч гэнэ. За энэ араар зорно. Энэ урт үг нь шүү дээ. Да, га, та, гу, луг, чи гэж байгаа. Урт гişгийг ингэж тэмдэглэдэг. Даатгуулагч гинэ. Даатгуулагч гэх ойлголтын тухай. Даатгуулагч гэх ойлголтын тухай. Даатгуулагч гэх ойлголтын тухай. За ажил олгогч даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тэтгэмж төлбөр үйлчилгээнд зарцуулах нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого бусад их үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг нийгмийн даатгалын сан гэнэ. Нийгмийн даатгалын сан гэнэ. Нийгмийн даатгалын сан гэх ойлголтын тухай биш тийм ээ. Нийгмийн даатгалын сан гэх ойлголтын тухай. Нийгмийн даатгалын сан гэх ойлголтын тухай. За 11-д нь татврын хууль тогтоомжийн дагуу татварт олгох үүрэг бүхий этгээд эсвэл суутхан төлөгчийг татвар төлөгч гэнэ. За татвар төлөгч гэдгийг араар зурчих. Та бури татвар төлөгч. За энэ хоёр үг буруу байгаа юм багш Жирнэлийн анаар зурцсан. Дагуу гэдэг үг буруу бичсэн байгаа юм. Эсвэл гэдэг үгийг монгол бичгээр буруу бичсэн байгаа юм. Тэгэхээр энэ дээр С хувилбар буюу татвар төлөгч гэх ойлголтын тухай. Татвар төлөгч гэх ойлголтын тухай. Татвар төлөгч гэх ойлголтын тухай. 12 нь дараах ихэд юуны талаар өгүүлж байна вэ? За Монгол улсын ууган боловсролын байгууллага гэдэг. Энэ дээр бас 11 гэлээ. татвар төлөгч гэдэг ойлголт. Энэ татвар төлөгч гэдгийнх нь нараар нь зурна шүү. За Монгол улсын ууган боловсролын байгууллагнууд ийн гэж байгаа. Энэ
орхиж байхгүй энэ дээр. Уун гэдэг нөхцөлийг бас алдаатай бичсэн. Нэг бөгөөд эдийн засаг санхүү бизнесийн чиглэлээр сургалт явуулдаг. За энэ сургалт явуулдаг гэдэг. Сургалт явуулдаг. Тэгэхээр энэ сургууль ээж таарах гэдэг санхүү эдийн засгийн их сургуулийн тухай. Тэрнээс биш санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн алба, санхүү гэх ойлголтын тухай биш. Тэр ууган боловсролын байгууллагуудын нэг эдийн засаг санхүү бизнесийн чиглэлээр сургалт явуулдаг. Гэт энийг таавар шиг л ийм тест оролцсон байна. Тэгээ сургалтыг бол гэхдээ ямар ч байгууллага явуулж болно шүү дээ, тийм ээ. Санхүүгийн зохицуулах хорооч сургалт явуулж болно шүү дээ. Ерөнхийдөө бол санхүүгийн талаар. За 13. Монголын эзэнт гүрний түүхийн гол сурвалжийн нэг бол Рашид Адины бичсэн Судрын чуулган болно. За Судрын чуулган гэдэг хараад зураарай. Судрын чуулган. Судрын чуулган. Юан улсаас урагдан ирсэн болд чинсэн зэрэг Монголын түүхийн өргөн мэдлэгтэн бусад үндэстний түүхч нар оролцсон хамтран уг зохиолыг бичиж төөрөвжээ гэж. Уг зохиолыг бичиж төөрөвжээ. Уг зохиолыг бичиж төөрөвжээ. Уг зохиолыг бичиж төөрөвжээ гэж. За энэ дээр болохоор Судрын чуулганы тухай. Энийг араар зураарай. Судрын чуулган болно. За энэ дээр Судрын чуулганы тухай гарч байна. За Тэмүүжнийг 9 настай байхад зүч хасар 7 настай, Хажигун Алчи 5 настай, Тэмүүгэ Отчгон 3 настай, Тэмүүлэн Өлгийтэй байсан мөлгөө. Өлгийтэй байсан мөлгөө. Өлгийтэй байсан мөлгөө. За. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо харна. Тэмүүжин 9 настай байсан. Тэмүүжин 9 настай байсан. Тэмүүжин 9 настай гэдгийг олно. Тэмүүжин энэ дээр болж байгаа ш Тэмүүжин 9 настай гэх. Энийн араар зурчих. Эсвэл 9-ийн тоо тавьчих юм дээр. Есүн гэдэг нь 9 гэсэн үг. Энэ аатай байх юм бол яс гэдэг үг болтгий. Тэгэхээр Есү гэдэг нь 9 гэсэн үг. 9 настай гэхээр Тэмүүжин 9 настай гэдэг хоёр ийм өгүүлбэр байна. Энэ тестэнд хоёр А, С 2 байна. Тийм үү? С 2 байна. За тэгэнгүүт л одоо энэ дээр зүч хасар 5 настай гэж. За зүч хасар хэдэн настай байсан? Энэ дээр харъя. Зүч хасар 7 настай байсан. Тэгвэл энэ 5 настай буруу байна. Тийм үү? За энэ 7-гийн тоо тавьчихгүй юу? За энэ Тэмүүгэ Отчгон 3 настай. Энд 3-ын тоо тавьчих. 3-ын тоо. Тэгэхээр Тэмүүгэ Отчгон 3 настай байсан. Тэгэхээр С хувилбар зүг болоод бодлогдчихж байгаа юм. Зүг болоод бодлогдчихж байгаа. За. Дараагийнх нь болохоор Өөлөн үжин хөвгүүдийн хамт орхигдоход хонхтны чиха өвгөн нүүж одсныг очиж ятгавал тодайн гэртээ цээлийн ус ширгэв цэгэн чулуу хагарав гээд чиха өвгөний үгийг хайхрахгүй цааш нүүж чи ингэж ятгах буюу гэж тэр өвгөний зоо нурууг жадлан хөөвөө гэж. Жадлан хөв. За тэгэхээр зэрэг зоо нуруугийн жадалж хөөсөн юм юу байна вэ? Хэн бэ? Тийм ээ?
За тэр юу болохоор зэрэг хариултыг нь харахаар цээлийн ус ширгэв цэгийн чулуу хагарав гэж хэн хэлсэн бэ гэж. Цээлийн ус хагарав цэгийн чулуу. Цээлийн ус ширгэв цэгийн чулуу хагарав гэж. За энэ дээр багш нь зурулсангүй шүү дээ. Энэ тодайн гэртээ гэдэг энэ араар зурчих. Тодайн гэртээ. Тодайн гэртээ. Тодайн гэртээ. За тодайн гэртээ хэлсэн байж шүү дээ ингэж. Тэгэхээр зэрэг одоо энэ дээр бие хувилбар байгаа. Бие хувилбар. Тодайн гэртээ хэлсэн. Тодайн гэртээ хэлсэн. За дараагийнх нь сорхон шарын гэрийн тэмдэг. Гэрийн тэмдэг. Шүн турш үүр цайтал сүү самарч эсэг бүлэх бүлгөө. Эсэг бүлэх бүлгөө. Эсэг бүлэх бүлгөө. За тэгвэл одоо энэ дээрээс харна. Гэрийн тэмдэг нь юу юм? Үүр цайтал эсэг бүлэх бүлгөө. Си хувилбар. Үүр цайтал эсэг бүлэх бүлгөө. За 17-д нь нэгэн өдөр дуваа сохор добоо мэргэн дүүтэйгээ бурхан халдун уулан дээр гарав. Дуваа сохор бурхан халдун дээрээс харвал түнхлэг горхироо нэгэн бүлэг иргэн нүүж айсв. За түнхлэг горхироо гэдгийг нэгний араар ингээд зурчих түнхлэг горхироо. За дуваа сохор гэдгийг араар зур. Дуваа сохор. Дуваа сохор харсан. Түнхлэг горхироо бүлэг иргэн нүүж яхыг. За тэгвэл одоо энэ дээрээс харна. Хариултаа харна. Бурхан халдун дээрээс харвал түнхлэг горхироо нэгэн бүлэг иргэн нүүж. Энэ дээр бурхан халдун дээр сэнгүр горхироо. За сэнгүр горхины тухай юусаа гараагүй тийм ээ. Сэнгүр горхины талаар юусаа гараагүй. Харин добоо мэргэн харвал гэж. За добоо мэргэн хараагүй. Добоо мэргэн харвал гэдгсэн. Энд хийн гэсэн. Дуваа сохор харвал гэсэн. Тэгэхээр бие хувилбар зөв. Бие хувилбар. Онон мөрөн гэсэн биз дээ. Онон мөрөн өөд хүмүүс ирж исэн гэж. Онон мөрөн өөд ирээгүй шүү дээ. Онон мөрөн өөд ирээгүй. Гэдгийг харах хэрэгтэй. За дараагийнх нь 18-д нь хаан хүний 35 эрдмийн дотор хаан хүний 35 эрдмийн дотор хаан хүний 35 эрдмийн дотор хайрлах сэтгэл нэн эрдэм. Хатан хүний 15 эрдмийн дотор сайхан айл нэн эрдэм. Түшмэл хүний 9 эрдмийн дотор төвшин сэтгэл нэн эрдэм. За энэ дотроос харна. Төвшин хүний 9 эрдмийн дотроос төвшин сэтгэлгээд хамгийн сүүлийн догол мөрийг дугуйлчих хэндий. Тэгэхээр энэ дээр түшмэл хүний 9 эрдмийн дотор. Тэгэхээр энэ дээр хаан хүний 35 эрдмийн дотроос гэдэг. Хаан хүний 35 эрдэм байгаа л та. Тэгтээ сайхан айл байж байхгүй. Хайрлах сэтгэл гэж. Хаан хүний 35 эрдмийн дотор төвшин сэтгэл гэдэг. Төвшин сэтгэл бол төвшмөл хүнд байдаг. Хатан хүний 10 эрдмийн дотор хайрлах сэтгэл гэдэг. Хайрлах сэтгэл биш сайхан айл. Тэгэхээр таарж байгаа нь ди хувилбар байна. Ди хувилбар байна. Ди хувилбар байна.
За 19-ийг. За 19-ийг та нар өөрсдөө уншаарай. За хэн унших вэ? Унших юм байхгүй юу? За Арслан мэт ноёдыг барс мэт түшмэд дагах. Барс мэт ноёдыг ирвэс мэт түшмэд дагах. Ирвэс мэт ноёдыг чон мэт түшмэд дагах. За аль нь зөв байна вэ? 19-ийн С хувилбар буюу С хувилбар. За энэ дээр барс мэт ноёдыг ирвэс мэт түшмэд дагах гээд голынхан зохицолбор байна тийм үү? Голынхан зохицолбор байна. Оюун түлхүүр нэр сургаалаас авсан байна. За энэ дээр 20. За энэ 20-ыг уншаарай. За хүн болгон өөрөөсөө уншия. Өөрөөсөө уншаад багш нь дараа нь хэлж өгнө, тааруулна. За уншсан уу? За өндөр их заяатныг үзэн ядвал өөрийн амных шиг зайлах. За зөв уншсан байна уу? Буруу уншсан байна багштайгаа тааруулаарай. Өнчин хүний жаргалыг хөнөөвөл өөрийн шиг эвдрэх. За 3 зохицолбор байгаа шүү дээ тийм ээ. Үнэн тус хүргэгчдийг муулбал тэнгэр үл таалах. Тэнгэр үл таалах. За тэгэхээр хариултыг харъя. Одоо энэ сүүлийнхийг нь багш нь юу гэсэн? Үнэн тус хүргэгчдийг муулбал тэнгэр үл таалах гэсэн байсан. Одоо энэ дээр С хувилбар зөв байх нь шүү дээ. Тохирж байгаа нь. Тэгэхээр энийг одоо та нарыг зөв уншиж гин үү, уншиж чадаад ойлгож гин үү гэдэг чинь шалгаад байгаа шүү дээ. За энэ ихийг уншаарай.
За багш нь дараа нь уншиж өгнө. За төр ёсыг төв шударга дагаж явбаас хүнд их нэртэй болох. Төв ихсийн журмыг дагаж явбаас түмнийг эхлэх болох. Түүнийг үүнийг ялгалгүй асарвал олон нөхөдтэй болох. За энэ дээр харъя. Түүнийг үүнийг ялгалгүй асарвал олон нөхөдтэй болох гэж. Хувилбар дээр нь байж чинь тийм ээ. Түүнийг үүнийг ялгалгүй. За 21 дээр хувилбар дээр байж чинь. 22 дээр харъя. За энийг уншчих манайхаа. Дандаа хүнээр уншуулаад тахаар унших чадварч ахтгүй. Өөрөө өсөглөөд чутганаа уншаад дараа нь тааруулна. За холын хүнд өршөөл тус хүргвэл алдар нэр дуурсмый. Ойрын хүнд асрал өглөг ийг хүртээвэл эв ий бүтээд хүч нэммэй. Харийн газар арга чадлаа бэхэл. Халуун зуураа эв ие хичээ. Энэ баан бэн гэдэг бол энэ ян ен гэдэг бол эзэн тамаат болохын нөхцөл. Агийн дөрвөн зэргийн нөхцөлийг нэвччихдэг. Тэгэхээр халуун зуураа эв ие хичээ. За одоо энэ дотроос харъя. Асрал ирмүй. За холын хүнд өршөөл тус хүргүүл яана гэсэн. Алдар нэр дурсна гэсэн. За энэ биш байна. Холын хүнд өршөөл тус хүргүүл алдар нэр ирнэ гэсэн. Энэ биш байна. Харийн газар арга чадлаа бэхэл халуун зуураа эв ие хичээ. Тэгэхээр энэ зүг байх нь шүү дээ. Си. Халуун зуураа эв ие хичээ. За 23. Дараах эхийг уншаад тохирох хариултыг олоорой. Тохирох хариултыг олоорой. За дараагийнх нь.
Дараагийнх нь битүү модод уулын хяраас нэгэн бүлэг иргэн дөрөв гарсан тийм ээ. Түнхлэг горих руу нүүж ирвээ. Бодончир харцгаан тавин өдөр бүр тэр иргэнд очиж цэгээ гуйж уугаад шөнө өвсөн имбүүл гэртээ ирж хонох бөлгөө. За энэ хариултыг нь олно одоо. За аль нь зөв байна болно. За битүү модод уулын хяраас сэнгүр горих руу гэж. За түнхлэг горих руу гэсэн. Энэ буруу байна, тийм ээ. Добуу мэргэн харцгаараа хийх бүлгөө. За добуу мэргэн харцгаараа хийж байгаа лөө. Бодончир харцаг 50 өдөр бүр ам хийнэ гэж байна шүү дээ. Бодончир өдөр бүр тэр иргэнд очиж цэгээ гуйж уух бүлгөө гэж. За бодончир яаж ийн? Бодончир өдөр бүр тэр иргэнд очиж цэгээ гуйж уугаад шөнө өвсөн имбүүл гэртээ ирнэ гэж. Тэгэхээр энэ байх юм шүү дээ. Си. Өдөр бүр гэт тийм ээ. Өдөр бүр. За тэгэхээр зэрэг 23-ын С байх нь шүү. Бодончир өдөр бүр цэгээ гуйж байна. За тэгээд нууц товчон дээр гардаг штэ. Өдөр бүр цэгээ болж уугаад ахыгаа ихээр зэрэг тэнд нэг тийм хүмүүс байна тийм ээ. Хөл толгоогоо мэдхгүй тийм хүмүүс, ах цахаа мэдхгүй хүмүүс байгаа учраас тэднийг эзлэхэд маш амархан байна гэж хэлдэг. Монголын нууц товчон дээр гардаг. За энийг уншин да. За өөрөөсөө уншаарай. Энэ дандаа та нарын унших. Одоо ингээд хариулт нь унших. Асуулт нь унших байна. За уншсан нь төрийн сүлдэн гэж. Төрийн сүлдэн ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх төмөн насан хийгээр хөвөөсөн. За тэгээд цэгийн орн нөхөн байна. Дэвсгэртэй байна. Ямар дэвсгэртэй байх юм? За мөнх тэнгэрийн бэлэгдсэн дугараг хар гэж. За төрийн сүл дугараг хар байдаг лөө дэвсгэрнэ гэдэг бодно. Дугараг хар. За дараагийнх нь мөнх тэнгэрээс болгоосон дугараг цагаан гэж. За энэ дээр хар гэвчих. Энэ дээр цагаан гэвчих. Энэ өнгөнүүдийг зөвхөн. Мөнх тэнгэрийг бэлэгдсэн дугараг хөх гэж. За энд хөх гэж. Мөнх тэнгэрээс болгоосон дугараг цэнхэр гэж. За цэнхэр гэдэг юм. Тэгвэл энэ дээр төрийн одоо сүлдний дэвсгэр бол хөх байдаг шүү дээ, тийм ээ. Хөх байдаг. Монгол улсын үндсэн хуулийн 12-ийн 3-т заасан төрийн сүлд ямар байдгийг бэ? Гарч ийн. Тэгэхээр хөх гэдгийг сонгох нь шүү. Хөх.
25-ыг сүлдний төв хэсэгт үнэл 12-ын 3 байна уу? Үндсэн хуулийн 12-ын 3. Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдал цог хиймрийг илтгэсэн хослуулан дүрсэлсэн байна. За төрийн сүлдний төв хэсэгт юу дүрсэлсэн байдгийг одоо хэдүүлээ бодно шүү дээ. Сүлдний төв хэсэгт юу дүрсэлсэн байдгийг бэ? Ди бодно. За сүлдний төв хэсэгт нь хариултуудыг нь уншина. Одоо энэ алтан соёмб, хурдан хүлэг гэж. За алтан соёмб, хурдан хүлгийг зүрхсэн байдаг л уу, яадаг үлээ? Бодно. Алтан соёмб, хурдан хүлэг. Алтан соёмб, хурдан хүлэг. Алтан соёмб, хурдан морь. За хурдан морь яах вэ? Хурдан морь төрсөлдөг юм яадаг. За дараагийнх нь алтан соёмб, эрдний хүлэг гэж. Эрдний хүлэг. За эрдний хүлэг гэдэг дараад ирлээ шүү. За хурдан морь, алтан соёмб гэж. За тэгвэл хүрдний төв хэсэгт юу дүрсэлсэн байдгийг бэ? Алтан соёмб эрдний хүлгийг хослуулан дүрсэлсэн байдаг. Тэгэхээр C хувилбар буюу алтан соёмб эрдний хүлэг гэдгийг сонгоно. Энд дээр дандаа хурдан хүлэг, хурдан морь байгаа шүү. За дараагийнх нь 26-ад нь сүлдний хүрээний магнай хэсэгт эрт идүүгээ ирээдүй 3 цагийг бэлэгдсэн хүслийг хангагч чандам нь эрдэнэ. Доод хэсэгт их газрыг төлөөлсөн ногоон гэж байна. Ногоон гэсэн үг. Өнгийн уулан хээ. Ашид дэвжхийн үлзий хотог оршигсан гэдэг. Игсэн гэдэг энэ сан гэдэг нөхцөлийг гээгэр хэлж үждэг. Тус төрсөлнэ. Хадгаар дээдлэн сүлжсэн байна гэж. За юуг төрсөлсөн байдгийг бэ? Гэдгийг харна. Хүрдийг төрсөлсөн байдаг шүү дээ, тийм ээ? Хүрдийг төрсөлсөн байдаг. За тэгэнгүүт л хүрдийг төрслээд хүрдийг хадгаар сүлжсэн байдаг шүү дээ. Дээдлээ сүлжсэн. Тэгэхээр энэ хоёуланд нь хүрд гэсэн байгаа хувилбарыг байна. Хүрд. За дараагийнх нь нэг уншаарай манайхаа. Өөрсдөө уншчих. За нэг уншчих уу гэсэн. За Монголын нүүдэлчдийн тулгар төрийн уламжлалт гэнэ. Уламжлалт Монгол улсын төрийн хүндэтгэлийн бэлэгдэл мөн гэнэ. За Монголын нэгдсэн тулгар төрийн гэж чинь тийм ээ. Нийгэ төгсөн гэдэг нь нэгдсэн гэсэн үг. Нэгдсэн үндэсний байгууллага гэдэг юм бол нийгээд үгсэн гэж бичих нь байна. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт. За юу юм бэ?
За одоо энэ доотхыг уншин хэдүүлээ. Их цагаан гэдэг нь бүгдээр ижлэх магаз. Тэгвэл энэ доотлих нь өгнүүд юм шиг. Их цагаан нум. Нум сумны нум. Их цагаан сум. Нөгөө нум сум. За энэ туг. Туг. Их цагаан сүрг. За тэгвэл их цагаан сүрэг юм уу? Их цагаан туг юм уу? Туг. Их цагаан туг буюу 9 цагаан туга яадаг вүлээ? Наадам нар гаргаж ирээ төрийн хүндэтгэлийн бэлэгдэл болгоод тавьдаг штэ, залдаг штэ 9 шарга мөртэй. Тэрийг хэлээд байгаа. Тэгэхээр их цагаан туг гэдгийг сонгох нь байна. Туг. За, саяны хүүхдүүд их сайн уншиж шүү, сайн байна. За, энийг уншчих хүүхд байна уу? Дахиад унших байтар. Монгол улс нь улаан хөх, улаан хосолсон өнгөтэй байна гэж байна. Зүйтэй. Монгол улсын юуны тийм ээ нэг юм нэ штэ. Улаан хөх улаан. За одоо энийг уншин хэдүүлээ. Хөлбөр. Төрийн тамга. Тамга тийм байхгүй штэ улаан хөх улаан тийм ээ. Төрийн далбаа. Төрийн сүлт. Төрийн дуулал. За төрийн далбаа штт. Тийм ээ. За төрийн сүлт, төрийн далбаа. За энийг уншия. Далбааны гэд. Саяны хин уншаад байна. Онц хүүхэд нь хэн бэ? За уншаарай. Энэ өстө уншихааргүй юм гараад ирлээ. Сайн уншаад байсан. Далбаа нь 3 гэж юм бах та. 3 би яг 3 хуваасан гэж юм лөө. 3 хуваасан нэгийн хэмжээтэй дундах хэсгийг мөнх тэнгэрийн түүний хоёр тал нь мандан бадрахын бэлэгдэл өнгөтэй байна гэж. Сайн штэ. За далбааны 3 хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн ямар өнгөтэй юм тийм ээ? Түүний хоёр тал нь мандан бадрахын бэлэгдэл тийм өнгөтэй.
За мөнх тэнгэр ямар өнгөтэй гэдэг юм анаха? Хөх мөнх тэнгэр гэдэг үстэй. Хөх өнгөтэй байна. Хөх. За тэгэхээр A хувилбарт хөх гэдгийг сонгоцсон байна. B хувилбарт улаан. Хөхөө улаан. За тэгэхээр B хувилбарыг сонгох нь шүү дээ. 29-ийн B. Хөх гэдэг бол бүгдээрэн дээр 3 дээр нь хөх гэж байгаа боловч улаан, цэнхэр, ухаан, гал улаан гэсэн байгаа юм. Тэгэхээр зэрэг гэж жижиг нь байна. B хувилбар байна. За 30. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт юу байрлуулах юм? Иш талд нь юу байрлуулдаг вүлээ? Алтан соёмб, чандаман эрдэнэ, төрийн сүлд, эрдний хүлэг. Тэгэхээр алтан соёмб байрлуулдаг шүү дээ. Алтан соёмб. Алтан соёмб байрлуулнаа. За 31 нь хүнийг үндэс өгсөн хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгуурлан яах юм? Гадуурх юм уу, гадуурхгүй юм уу? Гадуурхаж үйл болно. За гадуурхаж үйл болно гэдгийг олох нь шүү дээ. Эндээс одоо хатуурхаж гэвчсэн байна. Эхнийх дээр хатуурхаж үйл болно гэвчсэн байх юм. За яагаад тэгж ийн вэхээр зэрэг гадуурхаж гэдэг юм бол гээвсэг биш үү? Гээвсэгтэй. Эндээ гээвсэгтэй байна. Энд гэсэн чинь хаавсэгтэй байна тийм үү? Туслахгүй. Энд хоёр туслалтай болохоор га. Хатуурхаж үйл болно, гадуурхаж үйл болно, хатуурхаж болно, гадуурхаж болно гэж. Тэгэхээр үндэс угсаа шашин шүтлэгүүрээр нь гадуурхаж үйл болно гэсэн Монгол улсын үндсэн хуулинд заасан байж байгаа шүү дээ. Тийм ээ. Монгол улсын үндсэн хуулийн 14-ийн 2 дахь заалтан дээр гадуурхаж үйл болно. Үйл болно. Гадуурхаж үйл болно. За 32. Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд за мал сүрэг яадаг юм гэхээр одоо энэ доотлуудыг нуушна. Одоо энэ дээд өгөгдөл нь монгол бичигд миний болон кирилл байдаг байсан бол одоо яасан бүгд монгол бичиг болчиход шүү дээ. Төрийн мэдэлт, төр хамгаалтанд, төрийн өмчөнд, төрийн хамгаалтанд гэдэг энэ төр гэдэг үг буруу очсон байж байгаа. За энд мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалтанд байна. Ди хувилбар зөв. Ди хувилбар. Төрийн хамгаалтанд байна. Мал хил гуравтайгаа байвал хэн баян Монгол баян гэдэг зүйтэй зөндөө дайчин шүлгэн дээр мал хил гуравтайгаа байвал хэн баян Монгол баян. За төрийн хамгаалтад байна гэдэг байна. За 33 цэгийн орон тохирох хэсгийг олоорой гэж. Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг нь суманд, сум нь багт, дүүрэг нь хороонд хуваагдана. За тэгэхээр зэрэг энэ дээр юу гэж юм гэхээр юунд хуваагддгийг засаг захиргааны нэг чинь юунд хуваагдгийг гэхээр аймаг нийслэлд хуваагддаг эхлээд тийм үү. Тэгэхээр A дээр аймаг нийслэл гэдгийг сонгоно. Аймаг нийслэл. За тэгэхээр энэ A дээр энэ байх нь шүү дээ. Аймаг нийслэлд. За энд бас аймаг нийслэлд гэж байна. За B дээр нь дүүрэг нь хороонд хуваагдана гэж. Юунд дүүрэгт хуваагддаг юм? Нийслэл нь дүүрэгт хуваагддаг шүү дээ. Нийслэл Улаанбаатар хот нь 9 дүүрэгтэй. Дүүрэг нь хороонд хуваагдана. Баянгол дүүрэг гэхэд хэдэн
хороотой. Чингэлтэй дүүрэг гэхэд 19 хороотой эсэ одоо 20 эдэн хороотой болсон юм чинь тийм ээ. Тэгэхээр зэрэг аймаг нийслэл нь дүүрэгт хуваагдана гэдэг энэ бие хувилбар зөв гэсэн үг. 34. Монгол улсын иргэн шударга хүмүүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ. За энэ дээр үүргийг гэдгийнхээ ардтал зурчаараа манайхаа. Үүргийг. Энэ үүргийг гэсэн энэ үүрэг л одоо энэ дээр нэх гээд нь штэ бид нараас тийм үүрэгтэй гэдэг юм ил нэх гээд нь штэ. За энэ дээр үл тохирох гэдгийг доогоор зураарай. Тэгэхээр энэ заалтанд тохирохгүйг нь олно хэдүүлээ. Тохирохгүй нь олно. За энд уншия. Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэт гэж сахин биелүүлэх. Биелүүлэх юутай юм? Эрхтэй юм уу, үүрэгтэй юм уу? Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлд байгаа шүү дээ. Сахин яах юм? Сахин яах вүлээ? Биелүүлэх үүрэгтэй шүү дээ. Хүний нэр төрөө адил хүнд алдар хүнд эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх. Хүндэтгэх эрхтэй юм уу, хүндэтгэх үүрэгтэй юм уу гэдэг бодно. Тийм ээ. За тэгвэл энэ дээр эрх шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй. За энд юу байх ёстой вэ? Үүргийг ёсчлон биелүүлнэ гэдэг байгаа шүү дээ. Үүргэл авах ёстой. За энэ дээр их орноо хамгаалах хуулийн дагуу цэргийн алба хаах эрхтэй юу, үүрэгтэй юу? Үүрэгтэй. Үүрэгтэй. Тэгэхээр энэ гурав үүрэгтэй гэдэг үүргийн заалт байна. Энэ эрх чөлөөтэйгээд эрхийн заалт орсон байна. Тэгэхээр энэ үүргийн заалт байхад энд эрхийн заалт орсон учраас C буруу болчихж байгаа. Тэгэхээр эндээс олохдоо манайхаа энийг яах вэхээр энэ үүргийг ёсчлон биелүүлнэ гэдгийгсэн байх юм бол эндээс за эрхтэй гэдэг үгийг л олоод харна. Эрх чөлөөтэй гэдэг нь л энэ үүрэг гэсэн үг байхад эрх чөлөөний заалт орж ирсэн учраас буруу. Тэгээ 34-ийн C байна. За 35-ыг уншия. 35-ыг уншия. За Монгол улсын иргэн дараах үндсэн эрх чөлөөг баталгаатай эдлэнэ. Баталгаатай эдлэнэ. За эрүүл аюулгүй орчинд амьдрах. Орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. За ийм эрх чөлөөг баталгаатай эдлэнэ гэсэн учраас энэ эрхтэй гэсэн тохирж штэ тийм ээ. Үл тохирох нь болно. Шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. За шашин шүтэх эрхтэй. Эрх чөлөөг эдлэнэ гэдэг хар зэрэг шашин шүтэж болно штэ. Шашин шүтэх эрхтэй. За дараагийнх нь. Их орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй. За энд эрхтэй гэдээ ороод ирсэн. Тэгэхээр энд үүргийн заалт ороод ирсэн учраас энэ тохирохгүй. Эрх гэж яхад энд үүрэгтэй гэдээ ороод ирсэн ба шүү дээ. Тэгэхээр энэ тохирохгүй гэсэн үг. Тохирохгүй гэсэн үг. За 36. Монгол улсын иргэн дараах үндсэн эрх чөлөөг баталгаатай эдлэнэ. За эрх чөлөөг баталгаатай эдлэнэ. За энэ дээр юу гэж юм вэ гэхээр эрх чөлөөтэй л юм байна. За энэ эрхтэй гэж
Амьд явах хэрэгтэй. Эрүүл мэндийг хамгаалуулах эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Эрхтэй гэдэг юм уу, тийм ээ? За, эрхтэй. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй. За, энэ эрхтэй гэж. Эрхтэй. Хуулиар ноогдуулсан албан татвар төлөх үүрэгтэй. Үүрэгтэй гэж. За, хуулиар ноогдуулсан албан татвар төлөх үүрэгтэй гэсэн учраас энэ буруу. Энэ. За, ди дээр нь. За, дараагийнх нь 36-гийн ди бай. Үл тохирох. За, саяны заалт байна. Монгол улсын иргэн дараах үндсэн эрх чөлөөг баталгаатай эдлэнэ. Баталгаатай эдлэнэ. За, эднэрийг уншин та манайхаа. Жинхэнэ унших чадварыг чи хөгжүүлж шүү. За, өөрөөсөө чимээг уншчих дараа нь багштайгаа тааруулна. Хэвлээд авцсан биз дээ манайхан бүгдээрээ. Хэвлж авсан өгнийхээ арталт нь уншиж чадахгүй өгнүүдээ цэг тавиад цэглэчихгүй юу? За, унших хөшин хувилбарын биш. Соёл урлаг шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвах, за дээрээ чинь үр шимийг нь хүртэх хэрэгтэй. За, эрх эдлэн гэсэн учраас эрхийн заалт байх нь зөв шүү дээ. Ажил мэргэжлийн чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх хэрэгтэй. Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй. Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх үүрэгтэй. Тэгэхээр энэ дээр үүрэгтэй гэсэн ганцхан л заалт орчихсон ба шүү дээ энд. Бусад нь бүгдээрээ эрхтэй. Тэгэхээр энэ ди хувилбар буруу байна, тийм ээ? Үл тохирох нь. Эрхийн заалт ороод ирсэн бахад үүргийн заалт ороод ирсэн. За, энд үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн анхдагч үүргэн. Үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн анхдагч үүргэн гэж. За, аюулгүй байдал. Бид одоо багш байлаа гэж үү. Ангийнхаа сурагчдын аюулгүй байдлыг хангах нь бол багшийн үүрэг шүү дээ. Тийм биз? За, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал,
хил хязгаарын халдаш үгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, хүн ам удмын сангийн аюулгүй байдлыг хангах нь оршин тогтнохын юм уу бэ? За оршин тогтнохын юм уу? Аюулгүй байдлын юм уу? За хүний эрх чөлөөний үндэс гэсэн байна. За хүний эрх чөлөөний үндэс муу юм уу? Тэгээ бодсон шүү. Хүний эрх чөлөөний үндэс муу юм уу? За аюулгүй байдлын үндэс гэсэн байна. Хамтын ажиллагааны үндэс гэсэн байна. Харилцан ойлголцлын үндэс гэсэн байна. Харилцан ойлголцлын үндэс гэсэн байна. Тэгэхээр зэрэг энэ бол юу ах нь? Аюулгүй байдлын үндэс шүү дээ. Аюулгүй байдлын үндэс. Энэ дээр тусгаар тогтнол, бүрийн эрхэт байдал, хил хязгаарын халдшгүй байдал бүгд аюулгүй байдалтай байна. Аюулгүй байдал буюу Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3-ын 1-д заасан байна. Та нар ч одоо хуулийг бол зүгээр өстэй сайн мэддэг хүмүүс шүү дээ. За 40. За энийг өөрсдөө уншчих. За Монголын түүх, хэл соёл, шашин зан заншлыг хөгжүүлэх, судлах ажлыг төр ивэлдээ авч ном, сурах бичиг, кино урлагийн бүтээл төрөлийг онцгойлон урамшуулж, биет болон биет бус соёлын өвийг хамгаалан яах юм? Хөгжүүлэх юм уу? Танилцуулах юм уу? Ирмэлцэх юм уу? За энэ дээр болохоор хамгаалах, хөгжүүлнэ гэдэг имийг сонгоно. Сийг. Энд ерөөсөө л Монголын түүх, хэл, соёл, шашин зан заншлыг хамгаална. Хамгаалан хөгжүүлнэ. Судлана. Энэ ажлыг төр ивэлдээ авна шүү дээ, тийм ээ. За тэгээд дарааныхын соёлын өвийг хамгаалан хөгжүүлнэ. Биет болон биет бус үеийг. За инхээр С хувилбар болж таарч байна. С хувилбар. За асуух зүйл байна уу? Манай хүүхдүүдэд асуух юм алгуу. Ер нь тодорхой сайхан зааж гэнэ үү? Ойлгуулчлаа. Дахин сонсч баг болохоор л өгч та. За тэгвэл баярлалаа хүүхдүүд, амжилт хүсье. За Бямба өгшин сорил тавиад байгаа. Тэр сорилыг дор нь хийгээ яваарай. Тэр сорилоо ажиллаад идэвхтэй оролцоод яваарэ. За. Баярлалаа өгшөө. Хичээлдээ идэвхтэй оролцсон баярлалаа. За манайхан төр байж байгаарэ. Би нэг